таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдийн мэндийг хүргэе. Өдийн амралт тань ая тухтай сайхан өнгөрч байна уу? Их Монгол радио цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээрээ зохиолч Сэрчин Огтой өвөр цайхын их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын туучийг зурлаар хүргэж байгаа. Ингээд энэ өдөр энэхүү зурлын 24, 25 дугаар хэсгийг та бүхэндээ төлөвлөе. Хамтдаа гараа. Их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын тууч. 24 дугаар хэсэг. Нудраганд орчин шарвхан аав ээжигээ байхгүйд далимдуулан хойд сум яваад хэдэн жилийн дараа буцаж ирэхдээ учиргүй сайхан залуу болоод ирсэн найзынхаа хадмахын урдаас хараад тас хөхөрч байдгаа өгөхөд бэлэн суугаа маглах шарвхан хамаг анхаарлаа зочин залууд хандуулан инээж ханяан байхдаа гэрийн хажуугаар галзуу юм шиг давхин өнгөрч хажууханд нь баригдсан баг гэр рүү орж яваа баян гүзүүтийн унсан морины хөлийн чимээг сонсгоно бүхэл юун анзаарах мантай маяглан сууж байв. Залууг нь байр суурьтай хүн хэдий ч энэ удаа шарохны айланд татагдж янз бүрийн юм ярин удаан сууснаа газар өмбөрдөн давхин ирэх морины чимээг анзаарсангүй. Харин гэрийн хажуугаар морины явдлаа сулруулан өнгөрөх үед л гийчний чимээг сонсоод яриагаа татасхийн бол гэж санаан зовсхийн морь харах нэрээр гарч шалгалаа. Энэ үед баг гэрийн гадаа бахин хүзүүт морио уяад аль хэдийн орсныг мориор нь таниж гайхсхийн энэ залуу мориноосоо буугаад заавал орчин тойрныг шалгаж хэсэг байцнаад ортгсон. Яасан хурдан ороовэ? Ямар нэг юм болж тээ гэж тааварлаж ятан бодов. Залуу гэрт буцсан орж аягтай цайгаа оочлонгоо. За би ингэсгэд явъя да. Шиний 8-нд дахиад танахаар бууж мортно гэд малгай өмсөн явхаар завдахад утахгүй цай буцаллаа. Цай дэгрэх гэж байхад уухгүй явбал ажилч нь бүтэхгүй гэхэд нэрэж тийм дээ. Үгүй юундаа ч яарах вүлээ. Аавын додоо онц хийгээд байх ажил байхгүй. Маргаашнаас эхлээд ажилд нь хэд хоног тусалчаад хойд сум руугаа явъя да гэж бодлоо. Баян дорж сумын төвөөр ихнэрээ дагуулan хоршоо дэлгүүрээр орж нүд хучирлангаа гурилуудаа цай сахар тэргүүднийг хэрэгцээндээ тааруулж аваад оройхон гарах гэж байтал урд голын хоовн хөх таарч мэдэлцснэ. Эвлийн үрийн дарга таныг заавал уулзаад яваарай гэж хэлүүлсэн шүү. Ингэж хэлээд морио шүү гэд хүйгхийн зовдолгүй дахиад явчихлаа. Доржин шарауга ярвааснаа манай тусалдаг залуугийн талаар л байх та гэхэд төмөн тустай залууг яавал гэж дээ. Энэ нэг юмны хүний модуртайг хараад байвал яг ээжигээ дуурайсан хов зөөдөг шинжтэй. Морин битүү хөлс зогсныг аживал саяхан орж ирсэн болол тойдгоо гэж их л дургуйлсан шинжтэй их нэртэй хандан хэлвэл цаадах нь дэмжиж толгоодохын хүч нэмж явлаа. Мань хоёр тэр чигтээ явсаар эвлэлийн үүрийн үүдэнд ирээд нөхөр нь их нэртэй "За чи хүлээж бай. Би орчоод ирье" гэвэл нөгөөх нь хэрэгт дурлан хамт ормоор байсан ч нөхрөө ийн хэлэхэд үгнээс нь зөрж үзээгүй тул дэмийл "За" гэж сулхан дуурав.
Хаяа нэг сумын төв орохдоо өмсдөг том угалзан хээтэй гангарааны монгол гутлаараа хол алхан нэг давхар навтгар цагаан байшингийн хаалгыг хүчтэй татан савуулснаа. Түүнээс болж өөрөө цочин аманда ямар нэгэн юм хилэг бололтой харагдснаа ороод явчихлаа. Бүршиндээ татагдсан хаалга буцаж савхтаа нудраган доржийн араас хүчтэй яварч өрөөнд оруулахдаа арай л түлхээд унагчихсангүй. Том даргын өрөөнд ингэж бойтоглож орж ирсэн доржийн урд байгаа ширээн дээр сууж байсан тайрмал ус, хазгай дуухан тавьсан притк малгай, ингэр дээрээ Монголын хувьсгалд залуучуудын эвлэл гэсэн бичигтэй тугны дор 9 цацраг бүхий улаан 5 хошуу гялалзуулсан тэмдэг зөөсөн артайл саарал дээлтэй урд голын дэлдэн бор үгний охин болох хөдөө төрж өссөн ч хотын гимээр цав цагаан царайтай дарга хүүхэн гинэт харин орж ирсэн доржгоог гайхсан байртай харж уулгалдан босож ирснээ. Сайн байна уу? Ашгүй та хүрээд ирв үү? Сумын төвд ирсэн байна гэхээр нь үг даах гэдэл гиснээ. Хэсэг чимээгүй болж үгээ мартчих уу гэмээр доржгоог харан түр зогсож дээрээс нь доош нь гүйлгэн харснаа. Танад тусалж явдаг залууг надтай яаралтай ирж уулз гэж байна гэд дамжуулаад өгөөч та. Сумын намын үүрийн дарга дээр орхоос өмнө уулзчаад ормоор байна. Амтэн хүний хил ам хэцүү байна шүү ах минь гэснээ. Та сууж цай уу химэн халуун савтай цайнаас аягалан барьлаа. Доржгоо юм хэлж амжилгүй өгсөн сандал дээр бушуухан сууж аягалж өгсөн цайг нь ойчож ширээн дээр тавьснаа. Огна манаа танаа бит хоёр чамгүй сайн найзууд байгаамаа. Гэ манаа залуугаар яах гэсэн юм болоо. Буруу зуруу юм хийчихгүй цаадгуугаа чинь. Би очиод арсыг нь гулаад өгье. Эцэг нь байхгүй. Их нь галзуу. Гэ цаадхаарай. Ачаад явчихгүй байгаа үсттэй гэж би түүхэн тандсан маягтай тоглоом шоглоомоор асуув. Бүсгүй танан цагаан шүд гарган инээснэ. Танаа тусалдаг залуу бит хоёр багын найз. Нэг голд тоглож өссөн хүүхдүүд. Та юунд санаа зовно вэ ах? Тэгэх байсан бол би биш. Сумын хэсгийн төлөөлөгч дуудах байсан байлгүй. Сая ирсэн хоовн хөхийг хов зөөж ирэхээр нь тачхинтал загнаад хөөчихлөө. Нэг голын хүүхдүүд байж яасан хуншгүй залуу вэ? Тэднийг удам муутай хүмүүс гэж аав минь хэлээд хол бай гэдгсэн. Үнэн хэлж байжээ ах минь гэхэд санаа намарсан доржгой. Биеийн тавирн түрүүнээс хойш хоолоонд нь тэглээд байсан бүүн хар юм алга болж цайгаа бараг халуунаар нь шахуу залгилчхаад угсхийн босонгууд заах нь гарлаа. Хүүгээ дарга руу бушуух явуулъя гэд хурдхан шиг гараад алга боллоо. Их хэрэг бүтээсэн аятай маасаатай л инээн ихнэр дээрээ алхаж ирсэн доржгоо. Шонгоос уйсан морины цулбурыг тайлангаа. За, хурдхан явъя. Ард ажил хэцүүдлээ. Хүүг маань хурдхан нааш явуул гэж байна. Химээхэд самган нь бүр гайхаж. Гүй хөшөө. Тэгэхэд нэг их хэрэг бүтээсэн хүн шиг инээдэг нь яаж байгаа юм бэ? Цаад хүүхдийг чинь мууг үзэх гэж байгаа юм биш үсттэй. За юу гэж. Манай найзын охин энд эвлэлийн үүрийн дарга гэдгийг мэднэ үсттэй. Би сайтар загсан химэн дуунд өндөрсөн чангахан хэлв. Бахим хүзүүтийг охинтойгоо суулгачих юмсан гэж би түүхэн боддог шар самган эвлэлийн үрийн дарга хүүхнийг мэдэх бөгөөд Улаанбаатар хотод сураад төгсөж ирээд Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн үүрт илсэж улмаар сумын залуучуудыг хариуцсан эвлэлийн үрийн даргаар сонгогдсон дэлдэн боруугны аттай цагаан охин нүдэнд нь харагдахад хармын сэтгэл төрөв. 25 дугаар хэсэг.
Орой болж түрүүхэн явсан зочны араас төдөө дулгүй аав ээж хоёр нь сумын төвөөс яруухан орж ирснэ. Миний охин гүгээд цаатаа дуудаад ир гэж Бахим хүзүүтийн гэр рүү ирүүгээ чиглүүлэн толгоогоон дохиж заагаад хойсон. Алуу самхан цай хийгээч. Явсаар байгаад сархины хатлаа. Гүй өнөөдөр чинь яасан халуун өдөр вэ гэлээ. Нуужигнтэл хорхирж байгаа залууг хараад яаж дуудахаа мэдэхгүй. Хүй босооч. Аав чамайг дуудаж байна гэж хүрч чадахгүй хажууд нь очиод чангахан хэлсэн ч ер сэрэг шинжгүй унтсаар л байв. Бахим хүзүүт санаа зовоосон асуудал гарвал тэрүүхэн тэндээ бяцхан зовниж байснаа тэгсгээд мартдаг нь ааваас нь өвлсөн зан ачаа. Залуугийн л ээж аавыг нь хүн амтны ном судар айлтгаж өгөөд хэрэгт орооцаа гэж загсаар байхад хинэгчгүй арц өгүүлэн дүнгэнт л ном уншиж өгөөд амтны тус хэрэг гарлаа гэж хэлээд их л баяртай мишээд суудаг байв. Олон хавар нэгэндээ гихчээр урд голын хоон хөхийн ээж ховчшар самган тэдний дэрж залуугийн аавыг зогсоо зайгүй шалан ном судар айлтгуулж аваад зорсон хэрэг нь бүдмэгц. Хавийн хүн амтнд эрдэм номтойг нь гайхаж шагшин магтаж цуурхад хуурай өвсөнд тавьсан гал шиг тархан хүний мөд дуртай зарим хүмүүс намын даргад матаас бичгэл залуугийн аваар хаяа очиж нууцаар сан тавиулж содор ном айлтгуулдаг байсан намын дарга бичигнүүдийг нь авч хавдарсан ч гэлээ. Аймаг руу бичсэн матаасыг нь хэн авч нуух вүлээ. Тэндээс хэсгийн төлөөлөгч ирж баривчлан авч яваад сураг алдарсан нь тэр ачаа. Залууд хүрч чадахгүй дахин шангаар дуудснаа. Сэрэхгүй болохоор нь тэсвэр алдан "Гүй босооч чи" гэж мөрнөөсөн чангаавал үгсэн юм шиг унтаж байсан залуу сая л сэрж "Гүй яасан бэ" гэсээр улаан нүдлэн үндийж ирэхэд урд нь нэг удаа ингэж татаж байгаад сайн сэрж амжаагүй залууд "Миний бид хамаагүй битгий хүрээд бай" гэж загнуулж байсан удаатай тул "Аав дутж байна" гэж хэл гараад гүйчихлээ. Саяхан унтснаасаа болоод дэндун ухаантай Бахим хүзүүт ухсхийн босож нойрмог муугаараа баян дуржинд хурдан алхан орвол их нэртэйгээ хүйтэн цай уудсуусан дорж залуу хараад "Чи өглөө эрт үрээр мордоод сумын төв ороод ир. Дэлдэн хөхөвгний охин чамайг асууж байна лээ. Эвлэлийн үрийн дарга болсныг нь мэднэ үстэй" гэж хэлээд "Нааш суу цай уу. Чи ч нүдэрч унтаа юу да. Нүд чинь бүр улаачаач" гэвэл "Үгүй. Ойрхон зур малда нүд чих тавингаа. Урд айлын жирэмсэн бэр хонь хариулж явахад нь тааралдаад 3 үгс алчхоод саяхан ирээд унтаж байсан юм а" гэлээ. Өглөө хүрээр боссон залуу замдаа олон зүйлийг бодож явлаа. Тэр тусмаа хувьсгал залуучуудын эвлэлийн үрээс дуудсныг бодоход ямар нэгэн сахилга хариуцлагын асуудал ярих гэж байгаа болов уу? Энтэн тарааж байршуулсан дүү нартай хань болж үзэгдээд байж л байх юмсан. Гэрээ авиг ачаад явсан шиг баригдаад явчихгүй байгаа. Гэх мэт төмөн зүйл ургуулan бодсоор сумын төв орж ирэхэд ажлын цаг эхэлж байхдаа таарч шууд эвлэлийн үрийн даргын өрөө рүү гим хийчихсэн хүн шиг тухай майчин орлоо. Ширээний цаан сууж доош үл ялэг тонгоон солгоо гараараа юм бичиж байсан дунд зэргийн нуруутай цагаан хүүхэн босч ирэхэд эвлэлийн үрийн дарга болж гин гэсэн сураг сонссон болохоос ойрын хэдэн жил уулзаагүй багын найзгаа хараад ямар гоё хүүхэн болоо вэ? Хотын хүүхнүүд чи юм цагаан байхыг цэрэгт явахтаач харж байгаагүй юм байна гэж тэрхэн хооронд зэрвэс болон
бас сүрдсхийн сайн байна уу та гэж асуулаа. Эвлэлийн үрийн дарга пүүх чи чинь ямар бахин болоо вэ? За сайн байна уу? Улаан царай чинь гялалзаад өнгөрчгөж хамарч нь хизээ юм өндөр байлаа да. Навтгар байгаагүй юу? Ямар гоё залуу болоо вэ? Айлын давхар витэ ихнэр эргүүлмээргүй л хүдрээр болсон байна шүү дээ. Мо хоон хөхийн үгэнд итгээгүй миний зүв байжээ гэж наана хэлэхдээ хар багада тоглож өсөхдөө зүрхэндээ хадгалж, дурлаж, хайрлаж явсан ч хэлж амжаагүй залуу нь ингэж дуудагдаж биш. Өөрөө зарайд ирсэн болоосоо гэж дотроо харуулсан бодов. Эвлэлийн үрийн даргын сандарсан байдалтай орж ирсэн залууг хайлтаа жиглэн харвал онгор нүдэн давхраа сууж өргөн шана яралцсан харагдах том цагаан шүд өргөн том духан гялтаах зэрэг илт ялгарах сайхан эрен шинж төгс бүрэлдсэн баян хүзүүттэй төдий өндөр бишч нүдэн жигтэй ихэн дулаахан залуу өмнө зогсож байхад игээтэл үлгэрийн баатар харсан бит баярлжээ. Харин бахим хүзүүтийн хувьд хүнд амьдрал үдсэн тулаа дарга гих сэтэртэй хүмүүсээс айж бас болгоомжтой харьцдаг болжээ. Тиймээс чимээгүйхэн тэгж мэдлээд номхон шахуу зогсож байтал нөгөө бүсгүй гараас нь шүүрч аван хөтлөж найз минь яагаад зогсоод байна? Ийм сайхан залууч нь хүүхнүүд хүртэл зүгээр байлгахгүй. Хил аманд оруулах гээд л байна уу? Ингэж гэрлээгүй залуучуудын сарын татвар 3 төгрөгөө овоо хэдэн сар төлөөгүй байгаа юм байлээ шүү. Бөөгнөрсөөр угаад 18 төгрөг болчихсон байсан. Гишүүдийнхээ татварыг харж суутал чиний нэр тэнд явж байсан шүү. Тэрийг төлөх гээд яарад яхав дээ. Би чиний өмнөөс цалин буухаар төлчих. Явандаа болно эцтэй. Чамайг хүнд хэцүү амьдралтай байгаа гэж хүмүүс яриад байхаар учиргүй нооросын юм болчихж дээ. Хайрын сайхан залуу гэж бодож байлаа. Ингээд тийшээ суугач химэн ширээний хажуу тавьсан сандал руу заалаа. Хүүхнийг хараад багын төрхөн алга болж ганган гэж жигтэйхэн нүд соглом гялалзах эвлэлийн үрийн тэмдгийг нь хараад сүрдэнгүү сандал дээр сууж нүүрний хөлсөө ханцуугаараа арчлаа. Ажил хэрэг болгож дуудуулсан залууг орж ирэхэд урдх ажлаа мартсан хүүхэн халуун савтай цай аягалаж өгснөө гинт сэхэ аван биеэ цэнэж. Би ямар ч хаах хүүхэд штэ. Үүнд бас хайртай хүн байгаа ч юм билүү. За эц. Яах юм блэ? Ганц би явсаар байхад өөдөж байна шүү. Ажил гэсээр үеийн залуучууд ч айгаад ойртгоо байлаа. Хаяа нэг аймаг хотоос ирсэн хөгшин дарга нар л илүүчилж харах үед ичмэр санагдаад байдаг шүү дээ. Ийм сайхан нүдэн дулаахан үеийн залуутаа таарахгүй ямар ч их одов та гэж бодлоо. Тэгснээ албаны яриагаа эхлэж нүрээ болохон найз минь намайг ойлгоорой. Энэ бол намын даалгавар. Ялангуяа цэрэгт явсан хүний ар гэрийг харж анзаарч нүд чих тавих нь эвлэлийн үрийн даргын хувьд хамгийн чухал асуудал. Айл гэр тогтвортой байх, айл гэрийг шинээр буй болгож гал голомтыг асан хүн амын тоог нэмж улсынхаа иргэдийг өсгөхөд Монголын хувьсгал залуучуудын эвлэл онцгой анхаарч жанжин шугамаа болгож ажилдаг. Ялангуяа дарга хүний хувьд надад бүрч илүү даалгавар оногддог. Саяхан урд голын хоовон хөх ирж мэдээлэл өгсөний дагуу асуулга асууж шалгалтын ажил явуулах ёстой. Би чамд итгэж байгаа учраас чамаас тодруулж давхар үетэй бүсгүйг бас дуудаж асуув. Та хоёрын талаар гарсан цуу яриаг тодруулсны дараа намын даргад өөрийн биеэр очиж хамгаалan эвлэлийн хурлаар авч хэлэлцэхгүй өнгөрөхийг бодъё. Би ингэж л туслах байна.
Гэхдээ тасралт хүүхэлсэн урсаж суусан залуу ханцуугаараа хөлсөө арчин. За дарга ойлголоо. Ингээд юу ярихаа мэдэхгүй цайгаа ойчлон суулаа. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин огтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын дууч. Өгүүлэгч Хос баяр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогчдаа өдрийн цайгаа уучхад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.